үнд нөхцөл болж үнд нөхцөл камер хийж явах чаддаг ингээд үзчихгүй тэр таагаа хэвтэл энэ хөрөөр дургуур гэдэг. Чаавас гэл. Халуун зунаа орж байгаа юм шиг. Хэцүү байх вэ? Энэ зодос гацтал. Арис үзсаар энэ канал танаар зүгээр. Тосгонод нэг кино шүү. За энэ 5 сарын сүүлийн 7 хоногт нэгэн сэтгэл зүйн аимшигын кино бүх кинотеатруудаар нээлттэй хийнэ. Танаа найнаа бол энэ кинод бас жижигхэн мөртлөө нэлээд хөөрхөн утга агуулгатай дүр дээр ажиллаж оролцсон байгаа. Энэ сошиалар ерөнхийн зураг авалтын нүүр хувиргалтын зурагнуудаас ингээ хайлт тавихаар одоо манай үзэгчд бол бичээгүй ах уу энд тэнд нэг алдуул нэг зайгуул ингээд нэг явж идэг мерсер нэг уцсны цаанаас нэг комментэр мааждаг гарууд идэг штэ тэд нар орж ирэл одоо пипа муу ёртой зуртай тэртээ тэргүүл аимшигын кино чи аймаар л байх ёстой үсттэй тэрийг л одоо ойлгохгүй юм да. Аимшигын уран сайхны кинонд ч одоо тэ амьд хүмүүс тоглож байж нүүр амаа хувиргаж байж та хэдий чи ерөөдөө айлган шүү дээ. Тэрнээс шинчэн аимшигын баримтат кино гэдэг энэ тэнд очсон үннээсээ үгцэн атсан хүний ерөөсөө тийм дүр зураг одоо камераар буулгаад аваад байсан юм зүйлгүй энэ ч уран сайхны аргаар хийн гэдэг чинь яаж тайлбарламаар юм дээ та хэдтэй. Сүүлийн 15 жил бол манай Монгол улсын кино урлаг бол одоо сайтай муутай эрчимтэйгээр маш сайн хөгжиж байгаа тийм дээ чинь юм хийж байгаа хүмүүст тий алдаа дутагдал байлгүй яхаа ололттой талч байгаа алдаа дутагдалч байгаа. Гэхдээ юм хийж ийн гэдэг нь хамгийн чухал ахгүй да манайхан. Тэрийг одоо манай үзэгчд бол ойлгох байх уу. За тэр энэ тийм зайгуул зуугуул явж байгаа гарууд бол мэдхгүй хэдэн залбиунуудыг хэм итгэвс. Өөрөө эвлүүлээд өөрөө пэйж дээрээ тавина гэж байгаа учраас танаа нанаа чи их зоригтойгоор өөрийнхөө үзэл бодлыг одоо закадраар тайдад уншиж одоо сайхан тулгаж авах шиг л байна. За энэ охин бол манай киноны нүүр хувиргач 8 гэж охин байна. Аяран бусад кинонуудын нүүр хувиргач чадварлаг нүүр хувиргач нар зөндөө байдаг. Гэхдээ манай 8 бол миний оролцож ажиллаж исэн кинонуудын нүүр хувиргагчид дундаас хамгийн чадварлаг мөртлөө хамгийн залуу нэм шиг санагцаа надаа. За ингээд зураг дууссан би тэд өчигдөр бүгд постерын зураг авахуулаад одоо зөвхөн монтаж эвлүүлэг дуусч кино маань кинотеатруудаар нээхийг тэсэн ядан хүлээгээд жомбоогоо сууцгааж байгаа. За та бүхэн маань тосгон аимшигын уран сайхны киног бүх кинотеатруудаар хүлээн авч үзээрэй.